За амар санаагийн маань амар влогийн ээлжид нэг шинэ дугаар гэхэд бэлэн боллоо. За намын нэгт хоёр маань ийм арт төлөвлөсөн ирсэн байна. Сансан юм байна. Тэгээд влогнууд болохоор нэг зүгээр нэг юм энгийн байдаг шүү дээ. Энэ удаагийн дугаараар болохоор бид хоёр юу гэж бодсон бэ гэхээр за танин мэдхгүй юм чанартай. Тэгээд та бүхэнд бас хэрэгтэй мэдээллүүдийг бас өгч зүгтээлтэй влог хий гэж бодсон. За тэгээд яг юу вэ гэхээр Facebook дээрээс бид хоёр нэг пост олж ирсэн. Бид нар ингээд нэг бараа авна шүү дээ. Бараагаа уцаамаар санагдсан те. Ямар нэгэн байдлаар буруу авсан ч юм уу. Тэнгүүд тэрийг одоо ингээд нөөтөө хамгийн гол нь утсан дээрээ бүртгүүлсэн байдаг. Тэнгүүд одоо ингээд яаж нөөтөө ингээд буцаагаад тэр бараа яаж буцаах вэ гэдгийг бас манайхан мэдэхгүй байж бас магадгүй. Та яг энэ асуудлаар одоо голжилж влог хийхээр шийдсэн. За тэгээд бүгдээрээ одоо март руугаа ороод худалдаа авч хийж үзье. Гай мэдээр ари мартинээ зайлшгүй. Сэтгэлээсээ. Сан мэдээсээ. Яа. Хат. Аюу. За эндээс очих юм уу? Ягостэй хатчихний. Нөө юу вэ? Үзье, харъя. За ингээд бид бичүүлээ, гараад ирлээ. Тэнүүлийн баримтаа бас авчлаа. За одоо бүгдээ. Өдөр баримтаа. Үзье. Ирэн таны баримт амжилттай. За бүгдээ. Тэр араад шинэ. За. Ой, өстөд. Анаа ч одоо юу яах юм бэ? Одоо уншигчдын дараа цаалтан дээр яах юм бэ? Жаахан бүгдээрээ гэсэн хугацааны дараа. Оцээ. За одоо нөтийн баримт авчихсан цааш 17 минут болсон байна. Тэгээд одоо бараагаа бүгдээрээ цаацгаая. Сайн байна уу? Би таны орцгоо. Хөөе сая энийг яг 12 минут өгсөн байхгүй сая. Тэгээд энийг буцаах гэсэн. Тэгэхээр манайх тас өнда хот бараа 3 хоног цааш явна. Саяч байгаа та 7 хоног цааш болно шүү дээ. Тэгмээ тийчдэг канал гэж байгаа. Бүгдээ бүгдээ. Гардвэ. Антас маргааны өмнө оо. Аймаг сонгосон баярлалаа. Баярлалаа. Зөвхөн ч сайн гоё байна. Тэр одоо буцаал хийх ерөнхийдөө мэдээллүүдийг илүү өргөн тэгээр авч хэлцгээр ч шиг тань та бүхэндээ бүгдээ мэдээлэл болох гэсэн үгнээс. За ингээд бид хоёр сая нэвтэрчлээ. Тэгээд ингээд ийм сүртэй юм зүүж өгч байгаа юм байна. Тэгээд дараа нь орж ийн.
Өглөөний Өглөөний ямар ажиллаар явж байна? бид хоёр нөгөө нэг Facebook дээр явж байсан нөгөө танай пост харсан байхгүй. Хүмүүст бас зөв мэдээллийг хүргье гэж бодоод тэгээд бид хоёр өнөөдөр ингээд влог хийгээд тавьж байгаа. Тэгээд танаас буцаа олголтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Манайх төр жишээлбэл ингээд байгаа байхгүй. Одоо би бодит кейс ярив. Дэлгүүрүүд тэгээд зарагдсан бараг буцаахгүй шүү дээ бид нар. Ийм одоо бид нар ерөөсө буцаадгүй л гэдэг байгаа байхгүй. Гэтэл нөгөө тал дээр нь жишээ болгоо гэж хэлвэл ийм артай. 3 хоног дотор бид нар буцаалт хүрэх хэрэгтэй гэж байна. Тэр компанидаар аливаа асуудал үүсэхгүй байгаа. Тухайн нь өнөөдөр хүртэл энэ бодит жишээ байхгүй. Гэтэл манаас хүчтэй дэлгүүрүүд яаж юм гэхээр бүх дэлгүүр орохоор буцаахгүй ерөөсө ганц бүгдээ буцаахгүй. Нөгөө талдаа тавьж байгаа зүйл нь юу гэхээр иргэдийг төрөвдүүлэх буюу татварын системээр бид нар нөөд буцааж болтгоо гэдэг юм талаа тайлбартай байдаг. Буцаах боломж нь гарц дээр байх байхгүй. Би нөөд бүртгүүлсэн гэж болно шүү дээ. Гэтэл буцаалтаа шууд хийчих байгаа газар дээр. Ийм боломжууд байсан бол иргэдийг битгий одоо ингэж стресстүүлээ, бухимдуулаад удлаа мэдээлэлээр хангаач л гэдэг юм процесс. Гэх мэтлэнгээр ингээд бид нар энэ үйлчилгээний соёлыг бид нар тогтоох хэрэгтэй. Хуулиар олгогдсон эрхээ эдлэх хэрэгтэй гэдэгтэй адилхан үйлчилгээний соёлыг бид нар тогтоох хэрэгтэй байгууллагууд нь худалдааны байгууллагууд. Бид нар гадаадд явхад ягаад чи нэг л сэтгэл тэнэг явж байгаа гэдэг. Тэр бол нэг хэрэглэгч буюу иргэдрүүгээ чиглэсэн бүх боломжууд нь байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг бид нар өнөөдөр хангах тал дээр манай байгууллага ажиллаж байгаа. Бас яг Монголд тулгарч байгаа тулгамдж байгаа асуудлуудыг айгүйхтэй шийдэх арга замыг одоо олсон мэдээллүүдийг бүгдээрээ залуучуудтай зөв байдлаар, эерэг байдлаар хоёр түгээн хүргэн. Тэгээ дараагийн влогоороо уулзцаа.